Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж бие организма эрүүл байлгаж дархлаагаа сайжруулан урт удаан ад жаргалтай амьдрахыг хүн бүр хүсдэг шүү дээ. ТV маркетинг та бүхний эрүүл мэндийн хэрэгцээнд зориулан чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнүүдэд санал болгосоор байна. За өнөөдөр 3 төрлийн цай болоод 2 төрлийн цэвэр жимсний шүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. За эдгээр бүтээгдэхүүнүүд нь цэвэр 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд юм. Ингээд 3 төрлийн цайныхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцгаая. Улаан мөгний найрлагатай реши цай. Гандорима буюу решийн өндөр ангаах чадвартай нэгэн төрлийн мөг юм. Хятад улсын ард иргэд энэхүү улаан мөгний гайхамшигт ач тусыг 2500 жилийн өмнөөс мэдэж эхэлсэн бөгөөд ургамлын гайхамшигт хаан хэмээн нэрлэдэг байжээ. Энэхүү мөг нь ямар ч хүний биед зохицох чадвартай бөгөөд ангаах чадвараараа хүн орхиодоноос ч хэд дахин илүү гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Улаан мөг нь бодисын солилцоог сайжруулж, хорт хавдрын эсийн ургалтыг саармагжуулж, цусны даралтыг бууруулж, цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлж, дархлаа сайжруулж, аливаа өвчин эдгэрэх хурдыг нэмэгдүүлэхэд тустай. Артишок цай. Энэхүү цай нь шээс ялгаруулах замын урвсал, хурц болон архаг пилонефрит, үе хавдаж өвдөх, элэгний өвчлөл, цусны сувгийн бөглөрөл зэргийн үед хэрэглэхэд үр дүнтэй. Түүнчлэн зүрх судасны өвчлөл, бөөрийн дээд булчирхаан, архаг эмгэг, хурц гепатит, чихрийн шижин зэрэг өвчний үед хэрэглэхэд тустай. Туулайн бөөр жимсний кисанго цай. Орчин үеийн ангаах ухаан уг жимсийг маш хүчтэй антиоксидант шин чанартай болохыг баталсан. Кисанго цай нь бактери, мөөгөнцөр, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бодисын солилцоог сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулна. Түүнчлэн чихрийн шижин, зүрх судас, бөөр, элэгний өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ходоодны үйл ажиллагааг сайжруулж, хөгшрөлтийн эсрэг гайхалтай үр дүнг танд үзүүлэх болно. Тэгэхээр та бидний нэрлэж заяснаар өдөр тутамдаа хэрэглэдэг байх цай нь химийн будагч бодис агуулсан байдаг учраас ходоодонд өнгөр тогтоодог байна. За тэгвэл энэхүү ургамлын гаралтай 3 төрлийн цай нь хүний биед маш олон ашиг тусыг үзүүлдэг болохыг та бүхэн дөнгөж цай ургасан мэдээлэлээс хүлээн авлаа. Тэгэхээр эдгээр цайнууд нь ISO 9001 болон 2000 чанарын гэрчилгээтэй ийм эмчилгээний бүтээгдэхүүн байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ 2 төрлийн жүүстэйгээ танилцъя. За энэхүү жүүс нь 650 мг-аар савлагдсан цэвэр 100% шүүснүүд байгаа. За нооны болон мангустын жимснүүд нь хүний биед ямар ашиг тусыг үзүүлдэг талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна. Хавайн арлуудаар тааралдах гоц ургамал бол хамбурх цайн төрлийн нэгэн жимс нооны юм. Энэхүү жимсэнд 150 гаруй төрлийн эрдэс бодис, фермент, витамин байгааг ургамал судлаачид тогтоожээ. Нооныг хэрэглэсэн хүмүүсийн дархлын чадвар 15% өсөж, биеийн сулрал, хавдрын эсийн үүсэл, архаг болон суурь өвчний итвэгчил мөн ханиад томооноос хамгаалахад үнэлж баршгүй их тусыг үзүүлдэг ажээ. Уушигны архаг өрөвсөл, хатгаа, архаг бронхит, архаг ангийн өвчнүүдийн үед антибиотиктэй ижил үйлчилгээг үзүүлдэг бөгөөд антибиотик хэрэглээд дасал болсон, антибиотик нөлөөлөхөө болсон хүмүүст нооны жимс нь гайхалтай үр дүн харуулдаг байна. Нооны жимс нь бага насны хүүхдийн суулгалт, өтгөн хаталт, түлэгдэлт, нуралтын шарах зэрэг эмзэг арьстай хүүхдүүдэд хэрэглэснээр хүүхдийн дархлааг сайжруулж, харшлын эсрэг үйлчилж, өрөвсөл шарахыг амгаадаг байна. Мөн уг жимс нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, толгой өвдөх, сэтгэл гутрах, нойр мудах, ой санамж муудахад сайн үр дүн өгөхөөс гадна хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг байна. Мангустын жимс нь хүчлэлэг, чихэрлэг, сэргээх амттай жимсний хатан хаан юм. Шинжлэх ухааны судалгаагаар уг жимсний бүрэлдэхүүнд юр бусын гайхалтай биологийн идэвхтэй шин чанар бүхий ксантон хэмээн нэрлэгддэг шин бүрдүүлэгч байгааг нээсэн бүх нийтийн анхаарлыг энэхүү юр бусын ургамалд хандуулсан байна. Орчин үед байгаль дээр 200 гаруй төрлийн ксантон оршдог бөгөөд тэдгээрээс 43 төрөл нь мангустины үр жимс болоод ялангуяа жимсний хальсанд агуулгаддаг байна. Энэхүү жимс нь нойр гүйдэл болон зүрх судасны үйл ажиллагааг бэхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, арьсны төрөл бүрийн өвчнийг эдгэх, хорт хавдрын эсрэг, ходоодны шархлаа, элэг, ходоод цусыг цэвэрлэх, харвалт, саажилт, үе мөчний өвчлийн үед хэрэглэхэд тустай бөгөөд удаан хугацаанд хэрэглэснээр киста болон уйланхайг шимэгдүүлэн арилгах болно. Мөн энэхүү жимс нь илүүдэлчин арилгаж, өөх тосыг шатаах потенциалтай учраас үзэсгэлэнт бүсгүйчүүдийн маш олон төлөөлөгчид уг жимсний шүүсийг эмчилгээний журмаар хэрэглэдэг байна.
Мангустин болон нооны жимсний цэвэр шүүснүүд нь 650 мг-аар савлагдсан. Нэг шис шүүсийг ойролцоогоор 7 хоног хэрэглэх бөгөөд тасралтгүй 2-3 сар хэрэглэснээр илүү үр дүнг мэдрэх боломжтой. Өглөө оройд хоол идэхээс өмнө 50 г-ыг эмчилгээний журмаар ууж хэрэглэнэ. Уухын өмнө шүүсийг заавал сэгсрэх шаардлагатай бөгөөд задлсны дараа шүүсийг сэрүүн газарт буюу хөрөгчөнд хадгалах шаардлагатай. Альва өвчнөөр өвчлснийхээ дараа өвчнөө эдгээхийн тулд олон төрлийн эм тан хэрэглэх биш, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал юм а. Өнөөдөр санал болгож байгаа энэхүү 5 төрлийн бүтээгдэхүүн нь манай орны мэргэжлийн хяналтаар баталгаажсан найдвартай, чанартай бүтээгдэхүүнүүд байгаа. Ингээд үзэгч та бүхэн 3 төрлийн эмчилгээний цай болоод цэвэр 100% шүүснүүдийг худалдаа авахыг хүсвэл ТV Маркетийн 7011 70 91 гэсэн дугаарыг утсанд хандаж захиалгаа өгөөрэй.